За одоо ингээд бидний дараагийн ихтгэл болол одоо иргэний эрх зүйн чиглэлээр тавигдана. За энэ ихтгэлийг тавих эрхэм болол Монголын хуульчдын холбооны иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн хуульч хууль зүйн ухааны доктор Даваа Ням. За түүний хувьд иргэний эрх зүйдэх асуудал шинжилэл сэдвийн хүрээнд бол ихтгэл тавина. За 2019 онд бол Нагоягийн их сургууль хууль зүйн агшин түвшин сургууль хууль зүйн ухааны доктор, 2015 онд мөн Нагоягийн их сургууль хууль зүйн агшин түвшин сургууль хууль зүйн магистр зэрэг хамгаалсан. За анхуул 2013 онд Монгол Улсын их сургууль хуулийн сургууль эрх зүйч бакалавр мэргэжлээр төгссөн. За олон амжилтын эзэн ийм чадварлаг илтгэгч хуульч та бүхний өмнө одоо иргэний эрх зүйн салбар чиглэлээр ямар асуудлууд байгаа юм, ямар шинжилгээг хийх хэрэгцээтэй вэ гэдэг сэдвийн хүрээнд илтгэл тавина. Ингээд бүгдээрээ хамтдаа Даваа Нямгийн тайзнаа огт авцгаая. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө энэхүү хуульчдын форум дээр өөрийнхөө үзэл бодлоос хуваалцах боломжийг олгосон Монголын хуульчдын холбоонд талархснаа илэрхийлье. Тэгээ миний хувьд өнөөдөр Монголын иргэний эрх зүйн одоо асуудал шинжилэл гэдэг энэ сэдвийн хүрээнд одоо арилжааны эрх зүйн жишээн дээр бизнес эрхлэгчийн эрх зүйн зохицуултын жишээн дээр энэ асуудлыг ярья гэж ингэж бодож ирсэн. Тэгээд үндсэн илтгэлийн одоо форматаа баримтлаад шинэ хууль, за хариуцлага, хэрэглээ, системчлэл гэсэн энэ агуулгаар бол ерөнхийдөө илтгэлээ тавина. За тэгээд 90 оноос хойш бид нэр зах зээлийн ийм эдийн засгийн харилцаанд бол орсон. Тэгээд энэ харилцаа бол та бүхэн харж байгаа 92 оны үндсэн хуулийн энэ хоёр үндсэн суурь заалтан дээр л явж байгаа. Тэгэхээр манайх бол дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлагыг баримтлана буюу одоо 200 гаруй орны 180 хэдэн зах зээлийн эдийн засгтай. За тэгээ энэ эдийн засаг маань өөрөө яг үндсэн хуулийн 16-гийн 4-т байгаа хувийн аж ахуйн эрхлэг эрх гэдэг энэ суурь харилцаан дээр л явж яадаг. Тэгээ энэ одоо эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс нөгөө үйл ажиллагаа буюу гэрээ хэлцлийн зохицуулалт, за зохион байгуулалт буюу одоо хуваарай юм уу, нөхөрлөл юм уу, компани юм уу гэдгийг зохицуулах энэ хоёр эрх зүйн зохицуултыг бүрдүүлэх замаар бол хэрэгжүүлдэг. Тэгээд өнөө хүртэлх одоо яг суурь харилцаа, зохион байгуулалттай холбоотой буюу харилцааг харах юм бол бид нар ийм 4 хууль, за үйл ажиллагаа буюу энэ арилжааны гэрээ хэлцлийг зохицуулсан хууль гэх юм бол ингээ 2 хуулийг бол баталж ирсэн ингээ байж байгаа. Тэгээд 91 оны аж ахуйн нэгжийн тухай бол анх удаа манай гэрээ хэлцлийн харилцааг зохицуулахаас өмнө энэ хувийн үйл ажиллагааг хуваарай аж ахуйн эрхлэг бол чи хуваарай одоо хувь хүний замаар хувийн байдлаар ингэж үйл ажиллагаа болж болно. Эсвэл нөхөрлөл хэлбэрээр, компани хэлбэрээр гэж анх удаа зохицуулж өгч байсан. За ингээд нөхөрлөл компанийн тусгайл зохицуулаад компани тусдаа өгчөөд гэсэн ийм байдлаар бол ирсэн. За иргэний хууль бол одоо 94 оны иргэний хууль, одоо 2002 оны иргэний хууль бол үйлчилж байгаа. Тэгээд энэ хуулиудын одоо 34 жилийн дараа эргээ харахад энэ хуулиуд маань ер нь юуг зорьсон бэ гэхээр хувийн өмч гэдэг зүйлийг бий болгох, бизнес эрхлэгч гэдэг зүйлийг бий болгох, хувийн өмчийн суурь концепцуудыг ерөөсөө бүрдүүлэхэд чиглэж байсан. Тэгэхээр одоо 91 онд аж ахуйн нэгжийн тухай хуулийг тухайлбал хийхэд биднэрт хувьцаа гэдэг ойлголт биднэрт байгаагүй. Тэгэхээр хувь гэдэг үгэн дээр цаа гэж нэмээ шинээр одоо ийм үгийг бүтээх одоо ийм сорилт эднэр тулгарч ирсэн гэдэг. Тэгээ ингээд харахад бол бид нэр 90 онд бол одоо 550 ийм улсын үйлдвэрийн газрыг хувьцаа компани болгож байгуулад одоо анхны бизнес эрхлэгчид бий болж ирсэн. За ганцхан 8 штыг ирэх юм бол нэг 1000 орчим ийм бизнес эрхлэгчтэй гараагаа эхэлж ирсэн бол өнөөдөр бид нэг 100 орчим мянган яг бизнес эрхлэгчтэй болсон ийм байдалтай байгаа. За дээрэс нь бизнесийн харилцаа буюу эдийн засгийн харилцаа бол маш өргөн хүрээнд өргөн сар хүрэхтэй гэж явагддаг. Бид нар тэр харилцаанд бол оролцдог болсон ийм байж байгаа. Тэгээд одоо эргээд бид нар 34 жилийн энэ харилцааныхаа түүхийг эргээд дүгнэхэд бол биднэрт хувийн өмчтэй болсон байна. Том үндэсний компаниудтай болсон байна. Эрх зүйн суурь ойлголтууд бол төлөвлөсөн болохыг бид нар харж болно. За одоо энэ төвчнөөс бид нэр тэгвэл цаашид бид нар яах вэ гэдэг нэг тодорхой үр дүн бол дараагийн хөгжлийнх нь үүш бат байх хэвээр. Тэгээ ингээд харахад бол бид нар магадгүй өмнөх хуулиуд бол өөрөөр хэлбэл түлхүүтэйгээр тэр хувийн өмчийг бий болгох, бизнес эрхлэгчийг бий болгоход л анхаарсан байна. Одоо өмчтэй болцсон томоохон хэмжээний бизнестэй эрхлэгчтэй болцсон өнөөдөр бид нар юунд анхаарах вэ гэдэг дээр одоо дараах 2 зүйлийг бол ярих шаардлагатай гэж харж байгаа. За нэгт нь иргэний гүйлгээний асуудал байгаа. Тэгэхээр бид нар зах зээлд тэлээд одоо компаниудаас ахгуулаад иргэн маш хэмжээгээр эрх зүйн харилцаанд ордог болсон.
Тэгээ энэ эрх зүйн харилцаа доктортой буюу хурдан шуурхай зардал багтаагаар явах ийм хэрэгцээ шаардлага бол байгаа. За өнөөдөр бид нэр тэр одоо юу маань байна уу гэдээ ингээ харахад бол манай хоёр эрх зүйн харилцаа бол тийм нэг түгжирцэн байдалтай байгаа тий. Замын түгжээ шиг болсон байгаа. Тэгээ тэр нь бол юутай холбоотой вэ гэдээ ингээ харахаар энэ гүйлгээний зардал гэж нэрлэдэг байдаг. Өөрөөр хэлэх юм бол эрх зүйн харилцаанд ороход шаардлагатсан бидний зардал маш өндөр байгаад байгаа. За энийг бол гүйлгээний зардал гэдэг утгыг бол одоо чи альва хилцэл хийхэд эсвэл өмчөө шилжүүлэхэд гарч байгаа бодит хүртэг хөдөлмөр хугацаа хичээл зүтгэл гэдэг ингээд олон зүйлүүдийн багцлсан ийм зүйл байгаа. Тэгээ энийг хэдүүлээ эрх зүйдээр аваад үзэх юм бол за материалын эрх зүйдээр авч үзэхэд тийм ээ хамгийн хоёрхан жишээ хэлье. Эхнийх нь бол улсын бүртгэл байж байгаа. За бид нар одоо улсын бүртгэлд компани өөрчлөн байгуулад бүртгүүлэх гэхэд бүртгэж өгдөг. Айгүй их асар их хэмжээний цаг хугацаа шаарддаг. Энэ бол бизнес эрхлэгчдүүд айгүй төвөгтэй болсон. Дээрээс нь эрх зүйн харилцааг тодорхойлоход хянахад бид нэр ex ante ex post гэдэг хоёр хяналтыг хэрэгжүүлдэг. Ex post-ыг бид нэр шүүх гэдэг бие даасан хараат бус өндөр мэргэжлтэй шүүгчдэр хэрэгжүүлдэг бол одоо хуулийн этгээдийн улсын бүртгэлээр зөвхөн эрх зүйч бусад дээр нь эрх зүйч мэргэжилгүй итгээд эрх зүйн харилцааг тодорхойлоод ex ante хяналтыг хийгээд сууж байгаа. Яг адил төрлийн хяналтыг. Энэ өөрөө эргээд гүйлгээний зардлыг маш өндөр болгоод нөгөө эрх зүйн харилцаа хурдан шуурхай явагдах одоо нөхцөл байдлыг бол хаагаад байгаа. За мөн компани дээр хэдүүлээ бас нэг жишээ авахад тухайлах юм бол одоогийн манай компани хуулиар компанийг төлөөлөөд гэрээ хэлцлийн харилцаанд итгэмжлэгүйгээр ордог этгээд бол гүйцэтгэх захирал байгаа. Тэгэхээр Хаан банк гэхэд 365 суманд салбар төлөөлөгчийн газартай бүх дүүрэгт ингээд салбар төлөөлөгчийн газар юунууд нь байна те. Тэгээ ингээ харахад бол тэр этгээдээс ганцхан хүн гэрэн дээр гар үсэх зурх боломжтой. За магадгүй компани дотоод дүрм журм тушаалыг бид нэр итгэмжлэлтэй дүүцүүлээд ойлгоход хамгийн урттай хугацаатай бол 3 жил байгаа. 3 жилийн дотор одоо бүгд дүрм журмаа өөрчлөө явахгүй бол нөгөө эрх зүйн маань хилцэл маань баталгаагүй болох шүүгэн маргаан ингээд үүсэт яваад байгаа тийм. Тэгээ эндээс харахад бол өнөөгийн бидний яг зохицуулт бол одоо энэ гүйлгээ буюу хөрөнгийн зах зээл хөгжсөн капитализм зах зээлийн одоо харилцаа өндөр түвшсэн хөрсөн орнуудтай харьцуулахад бол энэ дээрээ бид нэр анхаарч чадаагүй байгаа. Дараагийн шинжил бол энэ рүүгээ явах ёстой гэж ингэж харж байгаа. За процессын эрх зүйн хүрээнд гээд харахад бид нэр иргэний процессыг харж болно те. За иргэний процессын суурь зарчим бол proportionality гэдэг зарчим байдаг. Энэ өөрөө юу вэ гэхээр хөнгөн хялбар хэргийг маш хялбараар богино бага зардлаар шийдэх ёстой. Харин том хэмжээний зардлыг магадгүй тэр хугацааны одоо зардлыг гаргаа шийдэж боломжтой гэдэг. Сая бол иргэний процесс бид нэр бага үнийн дүнтэй маргаан гэдэг анх удаа ийм хялбарчилсан зохицуултыг хийж өглөө. За дээрэс нь иргэний процесс маань шүүгч маргааныг шийдвэрлэхэд ширээн дээр хоёр зүйл байх хэрэгтэй. Одоо бусад улсуудыг харахад бол үйл баримт тодорхой байх хэрэгтэй. Бүх нотлого баримт бүрдсэн байх хэрэгтэй. Ингэж шүүх хуралдаа эхэлдэг те. Гэтэл бид нар бол үйл баримт тодорхой биш нотлого баримт бүрдээгүй байдлаар эхлээд ингээд нотлого баримтыг араас нөгөө удааширдаг. Одоо 10 жил явцсан маргаанууд маш их байгаа. За дээрэс нь бусад улсуудад сая энэ зарчмын хүрээнд шаардлагагүй одоо процессыг хийх гэж байгаа бол өөрөө зардлаа төлдөг. Улсын дэвтгчдийн уур хамжаа. Ийм механизм бол хэрэгждэг. Манайд бол одоо улсын төсвөөс ингээл явж байгаа. Тэ энэ өөрөө эргээд нөгөө шүүх процессыг удаашруулах тэр сэдлүүдийг үүсгэж байгаа. Тэгээ эднэрийг бол бид нэр хаах ёстой. Тэгээ эдгээр зүйлс бол ерөөсөө гүйлгээний зардлыг багасгаад эргээд нөгөө иргэний гүйлгээ гэдэг зүйл эдийн засгийн харилцааг маш хурдан шуурхай явуулах энэ боломжийг нээх юм аа гэж. За хоёр дахь зүйл нь бид нэр 90 оноос хойш сая 5 хүн харлаа. Эдгээр хуулиудыг бол суурь шинжтэйгээр бол баталсан. Эдгээр хуулиуд бол ихэвчлэн хөгжингүй орнуудын эрх зүйн зохицуултыг Монгол руу рецепт хийх замаар хийгдсэн байгаа. Ихэнх бол Монголын онцлогийг харгалзахыг оролцсон хуулиуд байгаа. Гэвч ихэвчлэн манайд харилцаанд бий болоогүй байсан учраас тухайлах юм бол 91 оны аж ахуйн нэгжийн тухай шууд одоо Европын эрх зүйн зохицуулт дээр суурилсан. За дараагийн бүгдэн дээр нь ингээд тухайлсан орнуудыг хөгжингүй орнуудыг нэрлэж болно. За ингээд одоо бид нэр эргээд харахад бид нэр түрүүн дурдсан 550 одоо улсын үйлдвэрийн газрыг компани болгоод бид нэр 90 онд эхэлж исэн бол одоо бид нэр 100 орчим мянган ийм бизнес эрхлэгчтэй болсон. Өөрөөр хэлэх юм бол 90 онд хүүхэд байсан одоо бизнес эрхлэгч маань бол одоо яг насанд хүрсэн том хүн болж байгаа. Өөрийн гэсэн тийм identityтэй, онцлогтой, эзэмшлийн бүтцтэй болчихж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэрэн дээр нь тулгуурсан эрх зүйн зохицуултыг хийх шаардлага биднэрт үүсч эхэлж байгаа. Тэгэхээр өмнөх эрх зүйн зохицуултуудын үйл мэдээж хэрэг харгалзахыг орлож исэн боловч одоо биднэрт яг өөрийн гэсэн амьд эрх зүйг бүрдүүлэх юм асуудал маш чухлаар тавьж байгаа. Тэгэд
бусад улсаас авсан тэр эрх зүйн зохицуулт бол тухайн улсын асуудлыг шийдэж хэлсэн баг. Тухайн улсын өмчлөлийн бүтэц. Тэгэхээр манайх бол одоо эргээд эднэртэй нийцсэн бид нэр зохицуултыг шинээр хийх юм шаардлага үүсчих юм болов уу гэж өнөөгийн нөхцөл байдлаас харахад. За ингээд 100 мянган одоо энэ бизнес эрхлэгчийн бүтцээр нь харах юм бол нэг 80 мянга орчим компани хэлбэрээр 20 мянга орчим за энэ дээр бол хуваарь арилжаа эрхлэгчдэр бол тодорхой дата бол байхгүй хэлбэлцэлтэй. За тэгээд нэг одоо 10 мянга гар нь бол хөрлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа. За ингээд одоо бид нар шиг одоо зах зээлийн эдийн засгийн хөгжлийн ихэнх үе шатанд дээрэс нь хувь бизнес, итгэлцэл гэр бүл дээр одоо суурилсан бизнес одоо маш чухал шаардлагатай байгаа улс орны хувьд бол юу чухал байдаг вэ гэхээр хуваараа дангаараа арилжаа эрхлэх боломж, дээрээс нь нөхөрлийн бизнесүүдийн хэлбэрүүд эрх зүйн зохицуулалт айгүй чухал. Зардал багтай хамгийн уян хатан юм байж байгаа. Гэтэл бид нэр хуваараа арилжаа эрхлэгчийн эрх зүйн зохицуулалтыг 1991 оны аж ахуйн нэгжийн тухай хуулиас хойш хийгээгүй. Өөрөөр хэлбэл тухайн хуульд анх удаа хийгээд орхигдуулсан байгаа. Огт өөр хууль дээр байхгүй. Сая харин хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль дээр буюу нөгөө ажилтныг дэмжих хууль дээр энийг анх удаа статусыг бид нар хүлээн зөвшөөрсөн юм байдалтай байж. За нөхөрлөл гэхэд бид нар 95 оны нөхөрлөл компани хуулиас хойш огт эрх зүйн шинжилгээг орхигдсон байгаа тийм. Тэгэхээр одоо биднэрт одоо нөхөрлөл дээр 2 хүн нөхөрлөл байгалаад бизнес хийлгэхэд уул нь хоёулаа бизнесийн төлөөлөөд хялбараар ингээд хүнтэй гэрээ байгуулад явах боломжтой байгаа гэдэг хуулиараа бүгд төлөөлөх бүр хэрэгтэй байдаг тийм дөрөв өөрөөр заагаагүй. Гэтэл манай улсын бүртгэл ганц тэгэхэд байхыг шаардаад байгаа. Энэ өөрөө эргээд нөгөө зардлыг өндөр болгож байгаа, бизнесийн харилцааг төвөгтэй болгож байгаа юм зүйл зураг байна. За энэтэй холбоотойгоор магадгүй хуваараа эсвэл нөхөрлөлөөр зохион байгуулах боломжтой байсан бизнесийн одоо хэлбэрүүд компани руу ороод энэ нь өөрөө эргээд шүүхийн маргааныг дагуулж байгаа. Өөрөөр хэлбэл зохицохгүй байгаа тэр итгэлцлийн харилцаанд. За дараагийнх нь компани тэгвэл ямар юм бэ гэж те компани ямар юм бэ гэж. За компани эрх зүй бол одоо компани бол манайх хамгийн их бизнес хэлбэр компани хэлбэрээр зохион байгуулж байгаа 80 мянга. За энэний эзэмшлийн бүтэц гэх юм уу ямар хэлбэрээр байгуулж байгааг нь харах юм бол 98% нь хаалттай компани буюу ер нь ХХК байгаа. 100 хэдэн хаалттай ХК-тай. За ингээд манай эрх зүйн зохицуулт ямар байсан бэ гэхээр эхний 3 хууль буюу 91, 95, 99 оны хууль бол ерөнхийдөө хаалттай компани зориулсан юм зохицуулалттай. Сүүлийн 2011 оны хууль бол нээлттэй одоо хувьцаат компани зориулсан юм зохицуулалт байгаа. Одоо бид public company гэж ярьдаг. Хөрөнгөний биржтэр байдаг. Тэгээ эндээс ингээ харахад манай компани хуулийн identity юу вэ гэхээр ерөөсөө хаалттай компани гэдгийг хараад байгаа. Тэр дундаа ХХК. Одоо топ 100 аж ахуйн нэгжийн 90 ХХК байгаа. Тэгэхээр бид нэр тэр ХХК-д зориулсан зохицуултыг хийх ёстой. ХХК дээр үүсдэг асуудлыг бид нэр эрх зүйгээр шийдэх ёстой. Одоо манай компани хууль та бүхэн мэднэ. Компани гэдэг нэрийн дор ХК-гийн зохицуултуудыг маш ихээр хийсэн. Дээрээс нь дандаа public company зохицуултууд байгаа. Нээлттэй хувьцаат компани. Энэ нь эргээд тохирдгүй. За хувьцаа эзэмшлийн хурал хийх гэхээр мэйлэр ч юм уу гуруулаа суужгаад ингээд хийх боломжийг хаагаад байгаа. Дээрээс нь хувьцаа шилжүүлэх гэхээр маш өндөр процедур шаардаад байгаа ч гэдэг юм уу. Эргээд нөгөө зохицуултанд таарахгүй болохоор хувьцаа эзэмшигч нар хоорондоо хоёр талд гаргаад суугаад маргаад шүүхийн маргаан болчих. Нөгөө гүйлгээний зардал маш өндөр. Тэгээ бизнес нь ингээд явахаа болдог ч гэдэг юм уу. Ийм дур зурагтай. Тэгэхээр бид нэр өөрийн онцлогтой нийцсэн зохицуултыг бол одоо бид хийх ёстой байна. Бид нэр identity-тэй бий болчлоо. Энэ нь эргээд гүйлгээний зардлыг багасгана гэдэг. За хоёрт нь нээлттэй компани маань тэгвэл тэр онцлог нь юу юм бэ? Identity нь юу юм? Гэд харахаар бусад улсууд эзэмшлийн бүтэц гэдэг. Одоо англиар бол ownership structure гэж хэлээд байгаа. Энэ зүйл дээр тулгуурлаад компани хуулийнхаа зохицуултыг хийдэг. За тэр эзэмшлийн бүтцийн хүрээнд нь 2 зүйл яриад байгаа. Нэгт нь бол хувьцааны эзэмшлийн төвлөрөл, хувьцаа эзэмшигчийн шинж гэдэг. За хувьцааны эзэмшлийн төвлөрөл гэдэг нь бол одоо өөрөөр хэлбэл том хувьцаа эзэмшигч байна уу? Хувьцаа нь ингээд жигд тарж үгүй юу гэдэг. За одоо Англи, Америк бол ингээд жигд тартсан хүмүүс ингээд тэр чигтээ эзэмшдэг, том хувьцаа эзэмшихгүй. Тэнд ямар асуудал уусдаг вэ гэхээр компаниг удирдах байгаа тул гүйцэтгэх удирдлага нь нөгөө хяналтыг тогтоогоод хөрөнгийн яачих гэдэг те. Тэгэхээр тэнд тэрийг контролдох асуудал энд яригддаг. Компани эрх зүйн тэр нь чиглэдэг гэсэн үг. За хувьцаа эзэмшигчийн Европын хувьд бол эсрэгээрээ том хувьцаа эзэмшигчтэй буюу манайхтай төстэй. Одоо public company 50-аас дээш үеийг нэг гэр бүл ч юм уу нэг итгээд ингээ эзэмшиж байдаг. Тэгэх юм бол нөгөө том хувьцаа эзэмшигчийг яг контролдох вэ гэдэг компани эрх зүй асуудал нь байдаг. Тэрэндээ зориулсан зохицуултыг хийж өгдөг. За хувьцаа эзэмшигчийн шинж дээр нь бол
Англи Америк бол institutional investor гэж бид нар хэлдэг. Мэргэсэн ийм том одоо хөрөнгө оруулалт сангуудтай. Одоо бид нар бол ирээдүйн өсөлтийн сан, үндэсний хөгжлийн сан гэдэг одоо бий болж байна тийм Монгол зах хөгжилж байна. Тэгэхээр эдгээр өөрөө зах зээлээ эргүүлээд өөрийгөө хамгаалаад ингээ ажилдаг механизмтай. Германы хувьд бол том арилжааны банкуд нь эзэмшдэг учраас бас хүчтэй байдаг. Хувьцаа эзэмшний өөрийгөө хамгаалаад явж том хувьцаа эзэмштэй боловч ингээ зах зээл нь өөрөө ажиллаж яадаг тийм. За тэгвэл манайх ямар байна вэ гэж эдний аль нь вэ гэдээ харахаар манай эзэмшлийн бүтц бол Европынхтай илүү төстэй буюу нэг талд нь том хувьцаа эзэмшигч, нөгөө талд нь асар олон жижиг хувьцаа эзэмшигчтэй байна. Өөрөөр хэлбэл бидний компанийн асуудал юу вэ гэхээр том хувьцаа эзэмшигч нь бүх юмыг контролдох гэдэг. Тэгэхээр энийг зохицуулахад чиглэх ёстой. Бусад улсуудаас манай ялгаа юу вэ гэхээр манай том мэргэсэн хөрөнгө оруулагч байхгүй. Жижиг хувьцаа эзэмшигч нь дандаа хувь иргэд магадгүй зарим нь нөгөө өмч хөвчлөлийн үр дүнд хөрөнгө оруулалтын бичгээр хувьцаа эзэмшсэн этгээдүүд байгаа. Өөрийгөө хамгаалах чадваргүй, хувьцаатай гэдгийг ч мэдэхгүй. Тэгвэл магадгүй тэднэр дээр нь тулгуурсан биднэрт өөрийн гэсэн зохицуулалт хэрэгтэй байгаа тийм. Өмнөх 90 оны компанийн үйл бол тухайлах юм бол энийг харгалзаж ирсэн гэдэг юм. Тэгэхээр нээлттэй компани манай зохицуулалтын identity юу вэ гэхээр энэ ерөөсөө хувьцааны төвлөрийн асуудал, төвлөрлийн асуудал. За одоо манай компани үйл 11 оны компани үйлдвэрлэлийг шийдэж гэнэ үгээр манай 11 оны компани үйл бол хороодтой буюу Америкийн загварын нээлттэй компани загвар баг. Өөрөөр хэлэх юм бол манайд байхгүй эзэмшлийн бүтцийг, манайд байхгүй асуудлыг зохицуулахад чиглэсэн байгаа. Тэгэхээр бид нар өөрийн гэсэн одоо энэ онцлог дээрээ тулгуурсан зохицуултыг хийж иж энэ худалдаа арилжааны харилцаа, энэ зохион байгуулалтын харилцаа чинь аятайхан зардал багтаагаар явнаа гэдэг энэ зүйлийг бол харах хэрэгтэй байгаа. За ингээд 3 4 дахь асуудал бол хариуцлага хэрэглээний асуудал байгаа. Хариуцлага хэрэглээний асуудал. Тэгэхээр одоо манай иргэний эрх зүйн хариуцлага хэрэглээний хүрээнд нэг ийм асуудлууд үүсэж байгаа. Тэгээ энэ асуудлууд би задлаад ярья. Энэ асуудлууд нэгдсэн ойлголтод хүрээгүй, тодорхойгүй байгаатай холбоотойгоор нөгөө эрх зүйн predictability байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол бид нар тодорхой маргаан дээр шүүгч нар, хуульч нар ийм үр дагаварт хүрнэ гэдгийг урьдчилаад мэдэх боломжгүй болсон. Тийм учраас яваад үзье гэдэг л ийм нөхцөл байдалтай байна. Шүүхтэр тий ялчч магадгүй яваад үзье. Үнэхээр буруу байсан ч хамаагүй. Тэгээ энэ өөрөө эргээд маш тийм түгжирлийг, удаан процессыг, зардлыг нэмэгдүүлээд байгаа. Тэгээ энэ асуудлыг шийдэхэд бол бид нар нэг хэдэн асуудлыг иргэний эрх зүйн хариуцлага хэрэглээнд хэвшүүлэх шаардлага үүсэж байна гэж харж байгаа. Нэгт нь бид нар иргэн болон арилжаа эрхлэгчийн хариуцлагын ялгаа байгаа шүү. Манай иргэний үйл бол энийг хийж өгсөн. Тэрийгээ бид нар хэрэглэж сурах хэрэгтэй байна. Тухайлах юм бол одоо 255-ын 1-1 буюу иргэн одоо нөгөө байр худалдаж авахд заавал шалах үүрэгтэй үгүй юу? Арилжаа эрхлэгч үе шалгана гэдэг юм уу? Эднийг ялгаж сурыг. Тэгэх юм бол эн чинь сайжирна. За нотлох үүргийн хуваарлтын асуудал байна. Бид нар гим хор дээр бол хохирогч нотлдог альва зүйлийг энэ процессын зарчим нь, материалын зарчим нь. Гэрээний үүрэг дээр үүрэг гүйцэтгүүлэгч нь нотлох ёстой гэдэг зарчим ус байгаад байна. Манайх тодорхойгүй яваад байна. Өөрөөр хэлэх юм бол тодорхойгүй яваад байна. Энийг бид нар шийдэх ёстой. Гуравт нь арилжаа эрхлэгчийн хариуцлага нэгдмэл байдал. Тэгэхээр одоо манайд компани дээр үүсэж байгаа маргаанууд юу вэ гэхээр их нэлээд олон маргаа жин дараад байгаа маргаа юу вэ гэхээр гүйцэтгэх захирал өөрөөр хэлэх юм бол бүрийн эрхээ хөтрүүлсэн. Одоо гэрээгээр заасан дүнгээс илүү хэмжээний гэрээ байгуулсан эднэр дээр компани нь дараа нь эсвэл салбарлуулагчийн газар дээр ч адилхан. Нөгөө гэрээг хүчингүй болгоё гэж маргаад байгаа хөөх. Өөрөөр хэлэх юм бол би одоо миний гар хүний ямиг хулгайлчлаа тий. Би хамаагүй гэж болохгүй тий. Өөрөөр хэлэх юм бол арилжаа эрхлэгч бол нийгмээс харахад нэг л зүйл байгаа. Тэгэхээр арилжаа эрхлэгчийн хариуцлага нэгдмэл байдал аягүй чухал байгаа. Тэгээ ингээд дотроо маргаад 3 дахь шитгээ тэр үний чинь нэг л гэж харах хэрэгтэй гэдэг. Энэ өөрөө эргээд зардлыг үүсгэж гэн. Энэ харилцааг төвөгтэй болгож байна гэж. За дөрөвт нь тууз гүйцэтгэх удирдлагын үүрэг хариуцлагын асуудал байгаа. Тэгээ яагаад тууз гүйцэтгэх удирдлага байгаа вэ гэхээр хувьцаа эзэмшигч мэрэгсэн бус этгээд хүүхэд байж болно, настай байж болно, олон учраас мэрэгсэн этгээд дээр л хөрөнгө удирдуулах гэдэг. Бүрийн эрх өгч байгаа. Харин чи үүрэг л хүлээн шүү гэж. Ийм үүргийг хүлээчих юм бол чи зөрчихгүй бол юу ч хийж болно гэж компани төлөө те. Гэтэл бид нар одоо энэ үүрэг хариуцлагын асуудлыг нэгдсэн байдлаар ойлгож хэрэглээгүй байна. Төрөмчт компаниуд дээр ялангуяа тузын үүрэг бүрийн эрхэнч байхгүй удирдамжаар явдаг ийм дүр зурагтай байна гэж. Тэгээ энэ бол өөрөө эрх зүйн predictability-г сайжруулна. Одоо юм гормын дагуу ажиллах энэ боломжийг бүрдүүлэх гээд байна гэж. За хууль хэрэглээний хувьд иргэний хуулийн 5% мэднэ. Тогтолцоо болго урьдчилан нөхцөлтэй байдаг. 400
одоо геморо үрдсэн нөхцөл ихэд бид дөрвөн үрдсэн нөхцөл шалгах хэрэгтэй тийм. Геморогийн хэлбэр хохирол байна уу, үйлдэл эсвэл шалтгаанд холбоо гэдэг. 65 хүүхэд адилхан шалгах хэрэгтэй. Гэтэл бид нэр шүүхийн шийдвэрийг харсан ч гэсэн мэдээж хэрэг шалгаж байгаа зүйлс байгаа. Шалгахгүй зүйлч гэсэн байгаа даа. Нэгдмэл байдал бий болоогүй. Өөрөөр хэлбэл эн чинь дур зургийг үүсгэж байгаа. Өөрөөр шийдвэрлэх одоо нэг асуудал дээр ялгаатай шийдвэрүүдийг үүсгэж байгаа. Тэгээ энэ өөрөө эргээд зардалчуулаад байгаа. Тэгээ энэ асуудлыг бид нэр шийдэх замаар энэ арилжааны харилцааны тодорхой байдлыг бэхжүүлэх төр зардлыг бууруулах боломж байна гэж. Энэ хэрэглээний нэгдмэл, хууль хэрэглээний нэгдмэл байдал бол одоо бол улсын дэд шүүх чиг үүрэг нь бол очсон байгаа. Үүнээс гадна аягүй чухал зүйл энэ шүүхийн шатанд асуудал те. Бид нэр бүх хуульч нар өөрөө энийг нэгдсэн байдлаар ойлгодог. Ийм асуудал чухал байгаа. Тэгээд нэг цонхоор бид нар хардаг байх те. Эрх зүйчд. Одоо бол энэ байхгүй болов уу гэж хараад зарим сургуулиуд магадгүй нэг зааж, зарим заахгүй байна. Тэгэхээр энийг бол Монголын хуульчтай холбоо, хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиар бол одоо базах боломжийг бид нарт олгоцсон тийм. Хуульчийн шалгалтыг холбоод авч гин, өмөлчтэй холбоод авч гин, хуульчийн сургалтыг хийж гин. Дээрээс нь одоо хэрэгжихгүй байгаа хууль зүйн сургуулийн магадлалын итгэмжлэх асуудал байж гин тийм. Энэ асуудлуудаар эднэрийг нэгдмэл байдлыг харах, бид нар бүгдээрээ нэг цонхоор харах энэ боломжийг бүрдүүлэх боломжтой гэж хараад байгаа. Тэгэд эрх зүйн бид нар өнөөдөр зөвхөн шигдэх биш шинжлэх ийм асуудал ярьж байгаа тийм. Магадгүй хуульч нар дангаараа хийх боломжгүй ийм зүйлс байгаа боловч хуульчдын холбоо бас манлайлаад хийх боломжтой зүйл хууль дээр бас байгаа. Тэгээ од гэрэл өгч бас энийг манлайлаад явах болов уу гэж ингэж бодож байна. За дараагийн асуудал бол хувийн эрх зүйн дөрөвдүгээр системчлэлийн асуудал байгаа. Тэгэхээр манай хувийн эрх зүйн толгой хууль буюу үндсэн хууль бол иргэний хууль гэж бид нар мэднэ тийм. Иргэний хууль. Тэгээд иргэний хууль бол ерөнхий хууль, бусдын тусгай хууль болоод за ингээд задраад явдаг. Өөрөөр хэлбэл иргэний хуульд нийцээгүй хууль байхгүй. Хувийн эрх зүйн харилцааны хүрээнд байх ёсгүй те. Иргэний хуулийн 3-3 дээр заасан зарчим. Гэтэл өнөөдөр бид нэр иргэний хуультай зэрэгцээ юм хуулиудыг хийсэн байгаа. Магадгүй энэ бид нар өөрийнхөө онцлогийг харгалзаагүй энд эндээс эрх зүйн рецепт авсантай одоо холбоотой байж болох юм. Тухайлх юм бол бид нар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг дурдж болно. Газрын тухай хуулийг дурдж болно. Иргэний хуулийн концепцоос тусад нь яг зэрэгцээ ийм концепцүүдийг хийгээд хууль хэрэглээний тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа. За дээрэс нь иргэний хуулийн үзэл санаанд харьцаагүй хуулиуч гэсэн бий болж байна. Өөрөөр хэлбэл бид нар системчл байхгүйтэй холбоотой. Тухайлх юм бол энэ 21 оны нөгөө банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс гэдэг нэг урт эрттэй хууль байгаа тийм. Гэрээний харилцаа дууссан байхад зээлийн хүүг авдаг ийм зохицуулж явж байгаа. Гэрээний харилцаа дуусчаад байхад чинь нөгөө зээлийн буцаан төлтөл төлнө шүү гэдэг энэ дээр заасан ийм заалт одоо хүртэл явж хэрэгжиж байна тийм. За ингээд арилжааны системчлэлийн хүрээнд арилжааны эрх зүй ярихад салбарын зохицуултыг бид нар одоо ярихаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Одоо даатгал, банк ус, өргөн нэвтрүүлэг ярихад дандаа санхүүгийн зохицуулахороо, харилцаа холбооны зохицуулахороо гэд өөрөөр хэлбэл захиргааны тэм хэмжээ орж ирдэг. Тэгэхээр бид нар цаасан дээр бөөрийнхий зурчаад зөвхөн иргэнийхээ хүрээнд харах биш те. Ялангуяа арилжааны эрх зүйчид буюу хувийн эрх зүйн энэ салбарын хуульч нар бол цогц байдлаар захиргааны хууль тогтоомжтыг харах ийм шаардлага бол үүсэж байгаа. Тэгээ энэ хүрээнд одоо энэ сөрөг нөлөөлөх захиргааны акт руу од гэрлөх шийтгэл дээр гарч ирсэн тийм. Энэ дээр хуулийн зорилго агуулга хүрээнд нийцсэн ийм захиргааны актуудыг хийх асуудал. Энэ актуудыг бүртгэхэд заавал зардлын тооцоонууд хийх. Яагад гэвэл энэ арилжаа эрхлэгч, бизнес эрхлэгчид айгүй хэмжээний зардлыг бий болгож байгаа, үр ашиггүй зардлыг үүсгэж байгаа. За ингээд дүгнээд хэлэхэд манай одоо арилжаа эрхлэгчийн зохицуултын уламжил бол ерөнхийдөө эрх зүйн рецептэд суурилж ирсэн. За энэ бол одоо аргагүй бах те. Биднэрт өөрийн гэсэн тэр харилцаа юунууд нь бүрэн утгаараа бичиж төлөвшөөг байсан. За одоо харин бид нар 34 жилийн дараа хувийн өмч, бизнесийн эрх зүйн, бизнес эрхлэгчдийн суур концепцүүд биднэрт төлөвшөөд бий болчихжээ. Өөрийн гэсэн өнгө төрхтэй болцсон байна те. Тэгэхээр одоо энэ өнгө төрхтөрөө тулгуурлаад өөрийн асуудлаа шийдгэж чиглэсэн эрх зүйн шинжилгээг заашгүй хийх шаардлагатай байна гэж. За ингэхдээ давхар зөвхөн иргэний эрх зүйн биш те. Нөгөө зохицуултын үүднээс нь захиргааны эрх зүйн зохицуултыг ч гэсэн зохиц байдлаар авч үзэх шаардлагатай байна гэж. За тэгээ эцэст нь ганц зүйлийг онцолж хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр сая бол нөгөө иргэний эрх зүйн шинжил одоо асуудал шинжил гэдэг энэ агуулгыг том агуулгыг би зөвхөн арилжаа эрхлэгчийн энэ зохицуулт дээр нь жишээ болгож ярьлаа те.
бусад иргэний эрх суурь харилцаанууд, газар хөрөнгөтэй харилцаанууд дээр яг энэ асуудал байж байгаа. Тэгэхээр эднэрийг бид нөр өөрийн гэсэн онцлог дээр тулгуурлаж хийх юм зайлшгүй нөхцөл шаардлага үүсэж байгаа болов уу гэж ингэж ойлгож байна. За баярлалаа.